манай Монголын нисэх бас гоё болсон байгаа шүү дээ. 1:40-оос Жэжүү айр чинь анх удаага бас Улаанбаатараас Бусааны чиглэлд явж байгаа юм байна. Тэгээд нүгээр орчих юм. Хоёлаа одоо бүртгэлээ хэлгэнэ. Бүртгэлээ хэлгээд дээшээ хүмүүс нь ер нь хоёлаа жоо хоцрох маягтай болсон байна шүү. За, Солонгос улсыг зорж байна. За, хайртай ханьтайгаа хүн цэцэг тоглолтынхоо рекламны зураг авалтыг хийхээр явж байна. Манай хөө санаад байна уйлаад байна. Зураг явааг багт. Миний хөө санаад байна. Boarding pass, please. Boarding pass, thank you. За, Солонгос буусаа. Нар гарцсан. Ийшээ гарах юм уу? За, Бусааны Хэвэндэй гэж дүүрэг рүү бид нар явна. За, Хэвэндэй гэдэг нь одоо далайн хэрэг юм байна. Одоо удахгүй буудалтай очиод бас тавгтай нэвтрүүлгээ үргэлжлүүлнэ. Гоё байгаа хэрэг. Сонирхолтой юу вэ тавгд бүгднийг ингээд галс уудахааргүй ингээд үзүүл явчихна. Окей. Урлагийн хүмүүс бол яг үнийг хэлэхэд үзэгч түмэндээ хайдууга уран бүтээлээ хүргэхийн тулд зогсоо зайгүй ажилладаг. За өнөөдөр ч гэсэн ингээд бид хоёр Солонгос улсад нэвтрүүлгээ хийгээ сууж байна. Анхны тоглолт маань 2018 онд тоглож байсан. За тэгээд араас нь болохоор 6-7 сарын зайтай ч үлээ дээ. Би дөнгөж төрчихсөн байсан. Тэгээд эгчтэй хоёртойгоо сүүн үргэлжлэл тоглолтоо тоглосон. Бас 6-7 илүү 8 сарын зайтай. Тийм маш их ойрхон хантайгаа хос ертөнцгээд хамтарсан анхныхаа тоглолтыг хийж байсан юм байна. Хос ертөнц тоглолт тоглосноос хойш 6 жил өнгөрсөн байна. За бүтээний хувьд бол бас шинэ соргог уран бүтээлүүд, за уран бүтээлүүд гаргаснаас гадна уран бүтээлүүд маань хүн төрсэн байх ёстой гэж боддог. Үзэгч сонсогч маань бит хоёрыг бас тоглолтоо хийгээч гэсэн санал маш их ирсэн тий. Тэгээд найз нөхдүүд маань ч гэсэн хүмүүс ингээд тоглолтоо хийгээд тах чинь та хоёр яагаад хийхгүй байгаа юм бэ? Тоглолтоо хийгээч гэд ингээд болдоггүй. Тэр сэтгэлд бол бит хоёрыг бас давхар хөглөж, хүч нэмж, уран мөгж хүн цэцэг тоглолтоо тоглохоор болсон юм аа. Тэгээд хүн тоглолтоо хийхэд бол ахаад нэг хүүхэд манай гэр бүлд мэдлж байгаа юм шиг тийм гоё мэдрэмжийг авдаг. Энгийн хүмүүс харахад бол нэг тоглолтын зааландаа ингээд нэг өдөр дуулаад өнгөрж байгаа юм шиг боловч энэ тоглолтыг хийхэд бол нэг сараас 2 сарын хугацаанд завсар зайгүй хөдөлмөрлж яж энэ тоглолт маань бий болдог. За жоохон сэрүүхэн. Тэгтээ гайгүй дулаахан байна. Энэ ус далаа дээр болохоор жоохон сэрүүхэн болчихдөг юм байна. За тэгээд хүн цэцэг тоглолтын зураг авалтыг аваад явж байна. Дарлаа шүү. Зүгээр. Гоё. Өөрийнхөө Монгол орноос өөр газар явхад бас илүү содон зүйлсүүдийг бас анзаарч харахыг хичээдэг. Энэ бол одоо маш том өргөн ийм гайхалтай далай дээр бол хараад би бол ялангуяа говийн хүн учраас бас сүрддэг.
орон орны бас гайхалтай зүйлүүдийг үзэж судлаад явах дуртай. Дээрээс нь урлаг соёлыг нь өөрийнх нь түүх шашныг нь бас судлах дуртай. Аяллаас бол миний хувьд маш гоё эрч хүчийг авдаг, урам зоригийг авдаг. Тэгээд одоо хантайгаа хамтдаа аялахдаа ба нэг ингээ бүр гоё илүү ихээр ойлгодог ч хөө те. За тийм байна да. За арай. Хоёул орой хоол идэ. Хаана юу идэх вэ? Харин чи юу ямар төрлийн хоол идмээр байгаа? За гоё. Захс махсны төрлийн мэдэх юу? Далаа гэнэ. Жоо далаан гаралтай мэдэх үү лээ нэрээ. Далаан гаралтай. Тэгээд ихтэй. Гэтэ жоохон хөнгөн юм идэ те. Тэгээ одоо угаасаа ингээд 6 цаг 30 минут болж байна. Орой чи жоохон хөнгөө. Гой далаа юм чи яг зөв санаа авшаа. Би эхнэрийн ерөн зөв байдаг шүү. Саны Хэнди бич гэж далайн хэрэг дээр одоо битээр очиж жоохон агаарлах гээд далаа харж жоохон амарх маягтай явж байна. Эма төрөл гэдэг юм дөө. Намаг ямар асууд гэдэг юм л дөө. Галзуу гана. Галзуу гана л Гал гал гэдэг юм дөө. Бүз харж байгаа юм сте. Галж байгаа юм сте. Энэ гоё шүү дээ. За битээр ер нь ингээд гадагшаа явахаар орон орны удамжны хоолны тасаг руу орох дуртай. Сонин гоё юмнууд байна. Ялангуяа одоо энэ одоо цам орохыг ингээд бүрэн шаардсан байна. Орныхон туг талбайг ингээд сөвнөр болгоцсон хөргөчний наалт байсан байдаг шүү дээ. Тэр зүйлүүдийг бол одоо ингээд цуглуулж авч хөргөчн дээрээ битээр наадаг. За тэгээд тэр одоо наас нь хөргөчн дээрээс хараад за энэ улсад тэгж явсан, энэ улс оронд ингэж явсан гэдэг дурсамж түүхүүд сэргэж байдаг. Ийм одоо хөргөчөөрөө дүүргэн гэсэн юм бодолтой байгаа. Зун мэдрэмжийн хүн цэцэг зүрхний уянгатай хүн цэцэг. Зөөлөн сэтгэлийн хүн цэцэг зүйргүй хайрын хүн цэцэг. Монгол улсын соёлын тэргүүн ажилтан дуучин Эрдэнэ сүрэнгийн дурмандах олзуудын ганц увд хүн цэцэг хамтарсан уран бүтээлийн тоглолт. Тоглолт 2025 оны 5 дугаар сарын 6-нд 19 цагаас Монгол бүхий өргөнд ганцхан удаан. Эрхэм үзэгч таныг хүндэтгэн өрн залъя. Мэдээ орсноос хойш би бас тэмцээн уралдаанд их ордог байсан. Тэгээд 8 дугаарын хүртлээ бол завсар зайгүй орсон. Шагналт байранд орж үзээгүй. Тэгээд бас тэр нь ч бас зөв байсан юм уу? Багадаа бас хоолоо хонгоо нэх эвдээгүй. Тэгтээ бол малын бэлчээр сумын урлаг зааланд бол зөндөө донжлээс л та. Дэлгэр хангай суманд олон янзын тоглолтууд ирнэ. Хүүхдийг бас оруулдаг учраас нууцаар ингэж үзэж тоглолт үзэж өссөн. За тэгээд гэртээ хараа байж хахад манай аав ээж дээр бол одоо тэр тоглолтын хүмүүсийг бүгднийг гэрт авцардаг. Нэг 10-20 хүмүүс ороод ирэхэд бүх хоолыг одоо хийж өгөөд манайд найрлаад одоо ингээд явдаг. Тэр хүмүүсийн хоол ундыг бол одоо би бас хийж байсан. Бага наснаасаа эхлээл ингэж уран бүтээлчтэй цог. За тэгээд урлагийн дуулдаг аавтай байсан хүний хувьд бол одоо
үнэхээр урлагийн гэр бүлд өссөн гэж хэлэхэд бол болно. Манай аав уртын дуучин хүн. Гэхдээ яг мэрэгжлийн сургуульд нь сураагүй одоо яг ард түмний дундаас нэг сайхан дуулдаг хүмүүсийн адил тэр бүх ард түмний урлагийнх наадам гэж тэр уралдаанд бол төрүүлж байсан юм. Аймгийн авраг дуучин муучин болж исэн ийм түүхтэй. Ер нь бол манай нутаг орныхан бол бүгд мэднэ. Ийм дуулдаг гэсэн. Чи бол одоо хажууд нь юу ч шүү тэр мандха чинээ дуурж байгаа чинь бол аавын чи хаан чурхгүй шүү гэж олон сайхан аавын үеийн за тэр урлаг соёлоор явуулсан хүмүүс бол ингэ ярьж идэг. Тэгээ манай аав бол одоо дараах л да дуул гэхээр ер нь барагтай дуулахгүй за яах юм гэдэг ингээд байж идэг. Намайг мэдээ орохтол манай аав гитар тоглоод дуулж идэг байсан. Тэгэл тэр маань надад маш их нөлөөсөн болов гэж би боддөө. Аав ээж хоёр маань боломжоор л намайг одоо дэмждэг байсан. Намайг одоо дуулахад ардан гитар тоглож идэг ч юм уу те. Тоглолтын хувцснуудыг ээж бол байнга гоёж өгдөг байсан. Тэгээ урлагийн үзлэгээ одоо ч гэсэн одоо тий бит хоёрын ард хүүхдүүдийг маа хараад ерөөсө байнгын одоо асаалтаа танк байна да тий аав ээж хоёр маань за манай хадам бас байна гурван айгүй хөөрхөн ингээл бит хоёрын бүх одоо арт талыг зохицуулаад байж байгаа одоо өөр хүүхд хичээл ном яах вэ хүү тий миний хоёр хүүхд урлагийн ажлыг тайван хийгээрээ гэл ингээ байж байгаа да бас соёлоо бас поинтаа хүмүүс юм да одоо манай хадам аав бол соёл урлагийн сургуулийн одоо тэр үед багш их сургууль байсан багш их сургуулийн урлаг Улаанбаатараас аваад яг тэр авдаг жил нь ганц сууд хорвоод мэндэж таарад тэгээд хүүхэд гарцсан эл хүүхэдтэй юм чи эхнэр хүүхэдтэй яаж хайх вэ гэд Улаанбаатар яваг сургуулаа орхижсэн тийм хүүхэдтэй юм билээ. Тэгээд юмны бас аавын явж үзээгүй газар хүү явна гэдэг шиг ганц сууд бол бас аавынхаа оронд ингэж эсэж орж ирээд хуучин болоод одоо битээр ханилаад ингэ явж. Ийм одоо сайхан хоёр урлагийн энергитэй ер нь урлагийн гэж хэлэхэд болно л да урлагийн хоёр аавтай хоёр хүүхдэл одоо хамтдаа нэг 20 жил амьдраад 3 хүүхдийн аав гэж болцсон. Одоо ингээд урлагаасаа салж чадахгүй урлагтаа үнэнч одоо төмөн олондоо зүрх сэтгэлд нь хүргэх дуу өсөж мөрөөдөд хайгаад зүрх сэтгэлээсээ дуулаад л одоо явж байна да. Яа, тэр аквариум руу ороод ирсэн. Одоо ингээд үзэж. Тийм байна. За энийг харуул дээ. Үнэний харагдаа бүр. Энэ алг захс ямар гоё юм бэ? Энэ яагаад нуруу гэж вэ? Вау! Энийг харъя да. Эдгээр ямар том захс вэ те? Энэ цагааныг хард энэ хүүхдний юм шүү. Энд ихтэй ямар сонь захс вэ те? Ой, загас биш үү? Юу юм биш үү? Долго юм биш үү? Толгойг нь хараа. Тийм шүү. Загас гэхэр загас биш. Айгу том байгаад байгаа юм байна. Хүн айлгаач. Яа, би ингэ яг нөгөө бараг загсны ирээд ингэж байгаа болов уу гэж бодлоо шүү. Энийг хардаар энэ бүр аюу сайн юм шүү. Энэ яст мэлхий юм. Хөө хийм том яст мэлхий юм. Энэ гоё юм байна да. Чигчгээд үслээр. Манай нөхөр бол ер нь жоохон аймт байгаа. За энэ бол аквариумын коридор байна. За одоо ингээ гоё харагдаж шүү дээ. За хүүхдүүдтэйгээ дараа ярьж үзүүлбэл гоё юм байна. Одоо бид нэр зураг авалтаар явж байгаа. Зугаалгаар яваг учраас яг ажил ихтэй явж байна. Тэгээд өнөөдөр бас нэг зав гаргаад аквариумаар орж байна. Том охин байна 15 таа, дараагийнх нь 13 таа, бага хүү маань 6 настай. Яг охиноо төрүүлээд шууд
ээжигээ бодд юм бэл. Ээжигээ хайрлах, тэ инэрх одоо тэр мэдрэмж миний хувьд одоо үнэхээр их цаанаас одоо буцалж одоо өгөр хэлж одоо би чадахгүй байна л да. Эмэгтэй хүнийг бүр илүү их ингээд одоо хайрладаг болд юм байлаа тий. Бүх юм. Тий бүх эмэгтэйчүүдийг. Миний дуран мансар шиг миний ээжи надад ганцхан. Шидүрэн дэлгэрсэн цэцэг шиг Би өөрийгөө өөр нэг хариуцлагатай ээж гэж боддог. Ер нь байнга л хөөхт гээл ерөөсөн. Манай нөхөр тэгдэг штэ. Нэг түр нэг орхичоо штэ, хайчаа штэ. Манай говийн зам бол за яах вэ яавал гэжтэй. Наад өгч чинь тэгээ явж лээ гэгээд тэгдэж штэ. Ганц сууд бол тэхгүй баян гараас нь ингээл гүгээл дингэчгүй тэгчгүй гээл тэ. Тэгээ байнгын ингээд хараа хинэл тавьж яддаг хүү дээ тэ. Аль болох л тэ хөөхтүүдтэй бас цаг гаргах хичээдэг. Бид хоёр хоёлаа хамтаа л да ер нь Хариуцлагагүй аав ээжээс бас ховор бах. Тэгээд аль болох хариуцлагатай байхыг хичээж зүтгэж өөр хүүхдүүдтэйгээ аз жаргалтайгаар олон жил сайхан амьдрах байхаа гэж бид хоёрын зүгээс боддог доо. нэгдүгээрт бол би одоо сайхан хантайгаа учирсандаа бас их баярлаж явдгийн. Хоёрдугаарт болохоор дуучин болсон энэ сайхан мэргэжлээ сонгосондоо бас их баярлаж явдаг. Ханийн хувь заяа гэдэг бол бас үнэхээр бас хүний амьдралд бол маш том нөлөө тэр чигээрээ нүнтэйг насан туршдаа амьдрна. Олон сайхан үр хүүхэдтэй аз жаргалтай амьдрна гэдэг бол хүний бол одоо маш том мөрөөдөл. Би бол хувьдаа хүмүүсийг бие биедээ урам зориг үргэлж өгж, за бие биедээ үргэлж эрч хүчийг бэлгэлдэг, бие биедээ үргэлж аз жаргалыг түгээдэг, бие биедээ үргэлж сайн зүйлээр ингэж хандаж байхыг бодож явдаг аа. За тэгээд бид хоёр бас амьдрал хайр дээр тогтдог гэж гайхалтай сайхан дууг хамт дуулсан. Энэ дуугаа дуулахдаа монголчууд маань, монгол түмэн маань бүгд бие биедээ хайртай, бүгд бие биедээ энерги цацруулсан ийм гайхалтай сайхан байгаасаа гэж чин сэтгэлээсээ бодож, өрөөж дуулсан ийм дуу байдаг аа. Хамтдаа дуулж ирсэн хүмүүс бол эмэгтэй хүн ялангуяа бараг байхгүй. За хамгийн анх ганц удтайгаа хамт дүүрэн жаргалтай хорвоо гэж дууг бид хоёр дуулж ирсэн. За энэ дээр бол маш том хүндрэл гарч ирсэн. Би бол эрэгтэй нарийн хоолой одоо мэргэжлийн хэллэгээр бол теанер хоолой гэж яригддаг. За ганц уд бол мэц, айлт, эмэгтэй одоо суурьтай бүдүүн гэсэн үг мэргэжлийн хүмүүс бол ойлгоно. Хоёр эсрэг хоолой байхгүй. Тэгээ энэ хоолойг ингэж нийлүүлж хамт дуулахад бол нэлээд асуудлууд үүссэн. Хөгжмийн хариулга дээр модуляц хийж үзсэн. За нэг бол одоо би бол одоо өнгөө доош бүр хэтэрхий баритоны танаалстанд дуулаад ганц уд тийшээ сопраны танаалстанд гэдэг ч юм. Ингээд юунуудаа өөрчлөөд одоо хамт дуулсан дуунууд бол жоохон хүндрэлтэй үүссэн. За тэгээд хамт дуулсан дуунууд нэг 4-5 дуу дуулсан байдаг. Энэ дуунууд бол ер нь нэлээд ажиллагаа болж, нэлээд чармааж, нэлээд бас цаг хугацаа болж гарсан ийм уран бүтээл. Аль болох та бүгдийн зүрх сэтгэлд хүрэхийн тулд бид тэр ухаанаа оролдуулж, дуулах сэтгэл зүгээ өөрчилж, ингэж сайхан дуулсан дуунууд байгаа шүү. Хантайгаа хамтдаа дуулахдаа бол тий маш их гоё түшигтэй, тулгууртай. Одоо ингээд тайзан дээр хаяа бас энэ тэнд ингээд ганцаараа ингээд дуулах бас тий одоо шаардлага гардаг. Тэгэхээр одоо баг ингээд хажуудаар ингээд нөгөө ханыгаа ингээд хайгаад ах жишээ нь одоо тийм болчт юм байлээ. Хамт дуулаад бахаар. Тэгээ ер нь бол тэр бол үний юм бэлээ. Тур манд ганц удаа зарлал тайзан дээр ингээд гарахад надад бол нээхгүй тийм бахархалтай санагддаг. Одоо энэ бүсгийг хажуудаа ингээд зогсоодсон. Ингээд хоёлаа сайхан гэр бүлийн хайр цацруулсан, гоё энерги цацруулсан дуу дуулаад ингээд зогсож явахад бол надад бол үнэхээр гоё мэдрэмжтэй. Би бас нэг юм дээр ханигаа бас магтмар санагдаж байна. Тэр гоё дуунуудыг одоо ингэж маш ихтэй ирж хайж олж чадаж байгаа.
Настан буурлаа хүндэлж байна, үр хүүхдээ дуулж байна, бит хоёр хань ижлээ дуулж байна, аав ээжигаа дуулж байна тий. Дандаа зөв энергитэй шүлгүүдийг дуу болгож зүрх сэтгэлээсээ гаргахаар тэр нь өөрөө зөв болоод битэрийн бие дээр гэж шингэж энерги ирч хүч цэник болж байгаа юм болоо гэж бодож байгаа. Дуу чин тэр чигээрээ ерөөсөө тарин байдаг гэж байгаа шүү дээ тий. За тэгэл одоо ингээ гоё байна, сайхан байна гэж байх юм бол ерөөсөө яг л Тэр нь өөрөө төмөн олонд түгээд одоо намайг энд сууж байхад хаа газар чи тэрийн дуунууд ихшгэлээд амьдрал хайр дээр тогтдог гэд ингээд хайрлаад хүн уяраа дуулж байхад чи тэрийн бас энерги өсчл байх гэж итгэдэг л байхгүй тийм ээ. Учир цараа сэтгэлээр рууж хүлэг мөрөндөр химроос эргэж Гайхалтай Янжин лам бурхны энэ нөмөр нөөлөгт бол одоо бол бас нэг 20 жил болж байна. Анх дуу дуулаад хүмүүс нэг мэдээл миний дуулсан дууг тэнд хүн дуулж явахад ямар их гоё баярлдаг байсан гэж санана. Тэгээд урлагийн нөлөөгөөр эрүүл сарвал энх тунх толгоон дотороо гэгэн бодолтой монхог зүйлийг огт бодохгүйгээр ингэж урлаг өөр юм гэгэн сайхан амьдрал байдаг. Нэг тийм үг байд юм билээ шүү дээ. Бурхан хайртай хүүхдээ урлагийн хүн болгодог гэж. Тэр хайртай хүүгийнх нь одоо хоёрт нь тооцогдож байгаа хоёулаа бас азтай байна. За тэгээд урлагийн одоо тий нөлөө маш их сайхан да. Тэгээд одоо олон төмний тий хайр хүндэтгэлийг одоо тий биддээ шингээж одоо явж байна да. Зун мэдрэмжийн хүн цэцэг зүрхний уянгатай хүн цэцэг зөөлөн сэтгэлийн хүн цэцэг зүйргүй хайрын хүн цэцэг Монгол улсын соёлын тэргүүн ажилтан дуучин Эрдэнэ сүрэнгийн дурмандах олзуудын ган сувд хүн цэцэг хамтарсан уран бүтээлийн тоглолт 2025 оны 5 дугаар сарын 6-нд 19 цагаас Монгол бүхий өргөнд ганцхан удаан эрхэм үзэгч таныг хүндэтгэн өрн залъя. Дөрвөн сард ирэх юм бол Сакура 7 хоногийн хугацаатай дэлгэрдэг юм байна. 4 сараас хоошоод их халуун болчдөг. Аяллаар ирж байгаа хүмүүс байх юм бол одоо 4 сарын сүүлээр их гоё тохиромжтой юм шиг манайхаа. Энэ гэхдээ бүтээн байгуулалт усан бол нөхөр гоё юм байна. Би бас өмнө халуун оронд хоёулаа зөндөө очижсэн шүү дээ. Тэднээс бол илүү гоё надад таалагдж байна. За одоо хоёлаа ингээд одоо тоглолтынхаа зураг авалтыг хийгээд өглөө болгон эрт тусаад жоохон ядарч байна. Гэхдээ одоо ингэж бас амарч далаа эргээр алхаж амарчаад хоёлаа тоглолтынхаа эрч хүчийг пүүл авчаад очиод тоглолтоо хижигнүүлнэ. За тоглолтыг бол төмөн олонд хүрэхэд маш их цаг хугацаа, маш их ажил хөдөлмөр, том баг ажиллаж ээж тоглолт бүтдэг. За ингээд нэвтрүүлэг клип гэхэд л одоо бас өөр орныг зорж таатай гоё байгалуудыг, таатай мэдрэмжүүдийг өгөхийн тулд Төрмандах ганц сувд хоёр зүтгэж яваа. 2011 оноос хойш 2025 оны хугацаанд нийт 8 удаагийн тоглолт Улаанбаатар хоттой тоглоод за ганц сувдтай нийлсэн 2 дахь уран бүтээлийн тоглолтод одоо орж явж байна. 5 удаа бүх аймагт очиж тоглосон байна. 330-аад суманд очиж тоглолтоо хүргэсэн байна. За тэгээ хүн цэцэг тоглолтын хувьд яг ковид үед 2020 онд хүн болгон гэртээ байж байгаа үед бол хүн цэцэг дууны санал ирсэн. Нэгэд одоо шууд хүн цэцэг гэдэг нэр нь бол үнэхээр гайхалтай гоё санагдсан. За тэгээ шүлгийг ингээд уншаад үзсэн чинь үнэхээр гоё шүлэг. Одоо цэцэг бол ямар эмзэг юм бэлээ? Цэцэг гэдэг өөрөө ямар гайхалтай тансаг бэлээ? Цэцэгтэй зүүрлэж хүн төрлөختнийг ингэж хэлсэн юм гайхамшигтай шүлэг байсан.
Энд шүлгийг бол үг аяыг бол одоо төдөв гэж ах маань зохиосон. За тэгээд энэ дууг чи ганцаараа ингээд дуулаатхаа гэд санд ирсэн. Тэгээд энэ бол ганцаараа дуулах дуу биш нэ хаа. Миний мэдрэмжинд бол ганц удаагаа хамтдаа энэ хүн зоноо магтаж сайхан дуулъя гэд. Тэгээд шууд хөгжмийн найруулгадаа ороод энэ дууга дуулж гаргасан. Одоо бол хүмүүс сайхан мэддэг болсон, сайхан дуулсан байгаа. Төмөн олондоо зориулж тоглож байгаа учраас төмөн олныгоо хүндэтгээд та бүгдээрээ цэцэг юм шүү гэж Тур Мантах ганц суудын зүгээс мэдчилж байгаа юм учиртай юм аа. Тоглолтод ирэх уран бүтээлчтэй бол бит хоёр нууцлж байгаа. Тэгээд маш гоё сюрпрайзыг бас барихыг бодож байгаа. Тэр үеийн хамтарч уран бүтээл хийж байгаа юм уран бүтээлчдийн гайхалтай сайхан аз жаргалыг мэдрүүлсэн, уян хайрыг мэдрүүлсэн, шин сэтгэлийн зүрх сэтгэлээсээ дуулах энэ одоо тоглолт болно л гэж та бүхэнд хэлмээр байна. За тусан дээрээ 7 хонлоо тэгээд өнөөдрийн хувьд бол сэтгэл их өндөр зураг авалтаа бол ерөнхийдөө авсан. За тэгээд энэ сайхан байгальтаа ижи байгаль их маань бид бүгдийг сайхан цугаац 7 хоног сайхан зураг маань амжилттай сайхан боллоо. Тэгээд та бүхэндээ баярлалаа. За тэгээд 2025 оны 5 сарын 6-7-нд Монгол Улсын өргөөнд хүн цэцэг нэртэй тоглолтоо Тур Мантах ганц сууд хоёр хүрэлцэж байна. Тэгээд та бүхэндээ уулзах гэдэг юм болж байна. Баярлалаа.